Сайн байцгааны үзэгчдээ асаж буу галын бадамлах дөлмөт өнгөтөө улбар шар сарнаа моглоо тэврээд нэгэн газрыг зорж байна. Энэ бол Испани Веленби хавьд байрлах Стокгольм хотын төвөөс холгүй хэрнээ их хотын нүргээнт дуу чимээнээс ангид оршдог том буйдхан байрлалтай гоо сайхны болон алжаал тайлах төв Айлона Beauty юм а. Үүднээсээ эхлээд албан ёсны ирэх сертификатыг харуулan өгсөн уг төвийн нэг онцлог нь үүдэндээ урт дараалал үүсгэхгүйгээр нэг доор зөвхөн 2-4 үйлчлүүлэгчийг хамтд нь хүлээн авах боломжтой VIP буюу тусгай үйлчлэгээтэй гэдгээрээ анхаарал татлаа. Ээж охин эгч дүүс найз нөхдөөрөө ирээд дэлхий дахинд мэсгүй гоо сайхан гэдгээрээ алдаршиж буй гуайшаа болон 100% гар массажаар нүүрэндээ өргөлтөө илэг хийлгэж болох бөгөөд ийхүү механик аргаар цусан хангамжийг сайжруулснаар булчингаа амраагаа зогсохгүй хамгийн гол нь гацаанд орсон лимфийн урсгалыг чөлөөлж өгөх юм байна. Лимф гэдэг нь хүний биеэс хорт бодис илүүдэл ус, вирус, бактери бүгдийг хог шүүрдэх шиг цуглуулж зайлуулдаг систем юм. Лимф бүглэрэх гол шалтгаанууд нь нэгдүгээрт хөдөлгөөний дутагдал. За хөдөлгөөн дутагдсанаар лимфийн урсгал нь зогсдог байна. Ус баг уух нь бас шингэн дутагдаж лимфийн урсгалыг өтгөн болгож өгдөг байна. За мөн стресс, нойргуудлын хямрал, давс сахар ихтэй хоол зэрэг нь лимфийг зогсон байдалд оруулж биеийн усыг барьж хөөн байдал үүсгдэг байна. За суугаа ажиллах нь мөн хөл буй орчимд лимфийн тогтмол байдал үүсгдэг. За үүнээс гадна дааврын өөрчлөлт, архаг өрөвсөл, ханиад зэрэг нь лимфэд хиймэл ачаалал нэмдэг байна. Нүүр унжилттай хөгшрөлт явагдана гэдэг нь дан ганцхан нүүрний асуудал биш. Таны нүүрний булчин үсэн доторч үргэлжилдэг. Мөн хүзүү мөр цээжний том булчинтайгаа нэгэн цул байдаг байна. За цээжний голд үүссэн зангилаа хүзүүний босоо шугам дагуу үүссэн зангирлыг суллаж өгснөөрөө доошоо чангаагаад байсан нүүрний булчин тайвширдаг байна. Байгалийн зам, цаг хугацаа, дэлхийн татах хүчний нөлөөгөөр өдрөөс өдөрт унжиж буй нүүрийг орчин цагт хүмүүс гар утсаа ширтэн тонгоож, стресстэж, ус уухаа мартаж явснаар улам бүр унжихад хүргэж байна. За сая дурдсанчлан нүүр унжилтад алийлт цаг бусын хөгшрөлт нь ганцхан нүүрнээс болдоггүй тул толгоон хуйхны спа мөн энэ салонд ажиллаж байгаа юм байна. За хуйхны спа гэдэг нь сүүлийн жилүүдэд дэлхийд дахинд түгэнд дэлгэрч байгаа Япон толгооны спа гэдгээр алдартай юм байна. За бас нэгэн шинэлэг үйлчлэгийг танилцуулахаас өмнө эхлээд Айлона Beauty-гээ нээсэн ажил хэрэгч найрсаг дүлгөөн гоо сайханч бүсгүйн яриаг үзэгч та бүхэндээ хүргье. За сайн байцгаана уу, намайг Мөг сайхан гэдэг. Тэгээд ингээд салон хийж ажиллаад 2 сар л болох гэж байна да. Манай хотод 3 төрлийн үйлчлэг явуулж байна. Гуайшаа массаж хийгдэж байна. Тэгээд толгойн спа, тэгээд сормосны бүх төрөл хийгдэнэ. Тэгээд дээрээс нь сормосны хийм, тэгээд хөмсгний хийм. За одоогоор яг ийм үйлчлэг байна. За гуайшаа массажны онцлог нь болохоор 100% гараараа хийдэг гэсэн тийм 100% гараараа тэгээ хаш чулуу тэгээ толгоон сам гуайшаа массажийн зөвхөн нүүр ордгоо нөгөө толгоо орно дээрээс нь хүзүүч хийж тэгээ нүүр энэ хүзүүний хэсэг сээжний хэсэг ороод явдаг. Тэгээд нийтдээ цаг 15 минутын цаг 20 ч юм уу минутын үйлчлэг болчдөг. Нодлон би чи нодлон 1 сард нөгөө BBL гэдэг охин байгаа шүү дээ. Манай Монгол BBT академи үүсгэн байгуулсан. Тэр охины нөгөө сургалт зарлаад тэгээ сургалт 1 сард жилийн өмнө баг болох чинь очиж сураад тэгээд ер нь салоноо гэж явсаар агаад яг албан ёсоор үйл ажиллагаа явуулаад 2 сар болох чинь. Тийм. За тэгээ яг нөгөө цүр жоохон тайлбар хийхэд гуайшаа чинь нөгөө хүний нүүр зөвхөн унжаад байдаг. Тэгэл хүмүүс чинь нүүрэндээ гоё гоо сайхны нөгөө бүтээгдэхүүнүүд авч хэрэглээл
Тэгээл нүүр ингээл нэг сайхан яахгүй ингээд яг юунд бол гой сайхан болохгүй байна гэж ингэдэг. Хамгийн гол нь хүний биеийн чинь булчингийн чангалууд ингээд явагдсан байдаг. Цээжний булчин одоо цээж ингээд чангарсан, хүзүүн нуруу хүссэн ийм тохиолдол ерөөсөө ингээд толгойн булчин ингээд зангирсан үед хүний нүүр ингээд доошоо унжаад тэгээд ингээд одоо булчин сулраад идэг. Тэгээд би ч гэсэндээ өөрөө ингээд одоо аюу тийм хоёр өөр интэн ингээд дайлийн интэн одоо ингээд өөрөө хийгээд засагдаад яваад байгаа. Тэгээд дээлээ дээр өмнө нь очиж олдог байсан. Тэгэл ерөөсөө ингээд за ер нь л ийм гуаша массаж л ер нь гар агаар хийгддэг. Тэгээд ерөөсөө хүний энэ нүүрэнд яг нэг байглаараа засагддгийм байна. Яг уу урт удаан хугацаанд байж болно. Гэхдээ тэр илүү ботокс ч юм уу тийм юмнууд хийхээс илүү надад энэ гар аргаар одоо ингээ байглаар өргөдөж байгаа нь аюу гоё санагдаад тэгээ ерөөсөө өөрөө аюу сонирхолтой техникүүдтэй зөвлөд орцсон явж байгаа. За тэгвэл одоо бас нэг гоё бүр хэлэхгүй байж чадахгүй нь одоо хуваалцсан гэхээс догдолж байна. Нэг гоё үйлчлэгээ нэмэгдсэн байна. Тэр нь юу юм бэ гэхээр одоо бүхэл цаг үеийн бүсгүүчүүдийн хүсэл мөрөөдөл болсон очоод нэг сайхан алжаалаа тайлчих юмсан гэсэн бас нэг тийм тусгай салооны тусгай VIP хэсэг нэгдсэн байна. За хоёулаа тэр хэсэг лүгээ хамтдаа явцгаая. За тийм. За энэ ямар учиртай хэсэг вэ гэхээр ингээд ороод сандал байна. Айгуу surpriseтай явнаа хоёлаа. За энд ингээд зангууга болгосон байна. Тодорхойлчихгүй. Зүгээр. За тэгсэн чинь тэнцэн. За ингээд нөгөө хосороо ялангуяа одоо найз нөхдөөрөө хамгийн гол нь бүсгүүчүүд нөгөө хосороо гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүрээд ирэх үедээ хамгийн гол нь ингээд хоёр найз эсвэл ээж охин эгч дүү ингээд бүсгүүчүүд маань ирэх боломжтойроо тэгээд ингээд энд хоёр хосороо орох боломжтой ийм гоё хөөстөө халуун байна. За мэдээж хүний одоо арсны онцлог харшилтай эсгээс шалтгаалаад бааныхаа хөөсийг сонгох боломжтой. За удахгүй бас бааны хөөснүүдийн багцууд энд тавигдах бах. За тэгээд тэндээс гарч ирээд нэг сайхан юм өрөөдөл ярьж штэ. Ийм сайхан халуун баанд ингээд найзтайгаа юм ярьж гарч ирээд дуртай дасаа шимээ. Эсвэл одоо баг зэргийн спарклийн баг зэргийн шампансаг одоо шинж бүү халаад энэ сайхан цагаан халааттай үсээ цагаан халчуураар ороочихсан. За маш гоё тийм байдалтай сууж болох нэ. За дээрээс нь бас нэг гоё хэсэг нь болохоор модон үнэртэж байгаа цоо шинхэн мини саун байна. За энэ бид нар ч одоо яг нийтийн саунд ингээд очих гэхээр бас тимч тав тухтаа санагддаггүй яг итгэж найдаж өгдөггүй ариутгал хэрхэн хийгддэг эсэх нь бас мэддэггүй тий ялангуяа нөгөө юунууд усан сэлтийн газруудад байдаг саунд ч маш олон төрлийн 5 твийн 6 өнгийн хүүхнүүд ордог учраас бас яг цэвэрлэгийг нь яг бүрэн хийдгүү гэдэг тал дээр ер нь нийтийн зүйл гэдэг чинь ерөөхдөө л нийтийн байдаг. Тэгтэл энд ийм гоё VIP саун нэгцэн байна. За мэдээж одоо цөөхөн тооны бүсгүүчүүдэд зориулагдсан учраас одоо хариуцгал цэвэрлэгийг бол мэдээж 100% хийн. Ер нь санаа зовох асуудал байхгүй юм байна. Бол зүгээр. Буудлыг надад гашрааж илэн шүү дээ. Тийм шүү дээ. Тийм буудлын цэвэрлэгээ гашрааж исэн хүн чинь одоо ийм мини сауныг бол юу нь бол тэгэл арчаал гялтаасаар тавьчих шүү дээ. Бүр ороод суучмаар мэдрэмж төрж гин. Бас үнэхээр гоё цэвэрхэн тав тухтай тийм харагдаж байна. За саяын тэр жакузнаас гарч ирсэн одоо бүсгүүчүүд маань энд ороод сайхан сууж хэвтэж болох нэ. Тэгээ ийм сайхан тав тухтай орчин жакузиндаа суух үедээ суугаа, бас дундаа суух үедээ суугаад сайхан одоо дарсаа шимээд яг бид нар болохоор нөгөө нэг үйлчлэгэн дээр нөгөө surprise мэйгээр ингээд нэг шампансыг одоо шиг байх нөгөө бүбэл одоо нэг юм яагаад ингээд одоо удахгүй ингээд бүблийн юунууд гараад ирнэ, багцууд гарч ирнэ. Шампансыг бас сонголттойгоо өөрсдөө авч шампансыг өөрсдөө авчихгүй зүгээр ингээд нөгөө нэг бүбэл идэг шүү дээ. Одоо зүгээр бүбэлнүүд
одоо нөгөө нэг энэ шампансыг манайхан шампансыг л хийждэг те. Sparkling. Sparkling тийм нэг юу да. Тэгээд ирсэн за яг нэг певтай. Тийм энд одоо нөгөө юм архитект согтуур газар болсон шүү дээ. Зүгээр яг ингээд хүм ингээд мэдээж кайф одоо ямар нэгэн кофеж уумаар байж болно. Кофеж ууж болно. Заавал дуртай юм ууж болно гэсэн үг. Мэдээж нөгөө нэг өнгө гараацтайгаар орж ирж байгаа юм чинь ингээд зүгээр гоё хүмүүстэй ингээд нэг эн чин зүгээр тансаг ингээд нэг хэрэглээ штэ нэг нэг удаагийн тийм тохируулж хэрэглэсэн те. Тийм ингээд л уучаал тэгээ сайхан савндаас бол түүнээс ингэж архитын согтуурал тийм бол байхгүй. Угаасаа ирж байгаа хүмүүсүүд л мэднэ. Тэгээд дээрээс нь бас нэг гоё илүү ингээд нэг surprise одоо илүү нэг үйлчлэг нь болохоор одоо ингээд гадаанаа нөгөө нэг юм түүн одоо манайхаар нэг юм том пош шиг одоо нэг юм модон нэг юм гоё юу гэж хэлдэг юм бол юу саунд гэтээ нөгөө хардны усыг орлуулсан. Хасны усыг орлуулсан тэгээ нэг юм бас хүүтэн устай жакуз гэсэн үг шүү дээ тий. Хүүтэн устай жакуз шиг ингээ бөбөл ингээд хөөс мөстэй биш. Ерөөсө хүүтэн ус дотор нь ингээ мөсөлч. Тэгэнгүүт нөгөө хүн чинь ингээ халуун саунд сууж агаад тэгэнгүүт гадаа ингээ гараад нөгөө тэр ус нь ингээ бие дүрээл ингээ гардаг. Тэгэнгүүт ч одоо нэмэгтэй өмнө ер нь тэгээ бор өөх тий. Тийм бор өөх үүсгэх. Энэ бүр нэг шалбаны үнэлтэд яригадад байсан шүү дээ. Хүний бие чинь цаанаасаа нэг тийм жаргахад зориулагдаагүй. Зочил авч явах хэрэгтэй. За бүр эсний нарийнсалтаа дээрэс нь одоо архаг хууч өвчтөө эмчийн заалттай биш л бол одоо хүн ингээд халуун хүүтэн харшуулаад халуун саунаасаа гараад хүүтэн тийм өстэй усанд орж яхад одоо нөгөө үсэх юм бол тийм өөх нь бор өөх болно тийм гэсэн тий. За тэгэхээр ийм сайхан боломжтой газар нэгсэн байна шүү. Ялангуяа одоо бүсгүүчүүд маань заавал нь одоо төрсөн өдөр тэмдэглэлт өдөр гэхгүйгээр нэг нэгэндээ бас алжаал тайлах цаг мөчийг бэлэглээд бүр бэлгийн картаас нь бас сонгож аваад тэгээ хамтдаа нэг найзыгаа эсвэл ээжигээ эсвэл эгчигээ дүүгээ охиноо ингэж ураад нэг өдрийг юм охтын сайхан болно шүү дээ. Охтын дэйт хийж авах юм байна шүү. Нэг макста нэг 4 хүн тийм тэгэл Макс 4 хүн те 4 хүн бол үнэхээр хангалттай гоё орчин байна. Ингээд 4 хүний сандал байна. Урд урдаасаа харж суугаад алжаалаа тайлаад тэндээс за бүр одоо нөгөө гоо сайхны үйлчилгээ авч байгаа нэгээ хүлээх зураа бас энэ жакузанд ороод хүлээж болох нь шүү дээ. Тэгэхээр цогц үйлчилгээ болоо явж байгаа нь хин нэгэн тэнд сормоос хийлгээд эсвэл гуашаа хийлгээд толгойн спанд ороод байж хахад энд хүлээж байгаа хүмүүс нь ингээд жакузанд ороод саундаа суугаад Sparkling шимээд ингээ ТV үзээд ярилцаа суулжиж болох нэ. За баярлалаа. I wish you a Merry Christmas. I wish you